КАРК Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа хөтөлбөрийн зорилго болон оролцогч талуудын талаар бидэнд товчхон мэдээлэл өгөөч. Very happy to be here. CAREC, as you mentioned, is a Баярлалаа. Энд байгаадаа маш баяртай байна. Таны хэлснээр CAREC хөтөлбөр хэрэгжиж эхлээд 25 жил болж байна. Connecting East, Central, and West Asia. CAREC бол Азийн хөгжлийн банкны зүүн, төв болон баруун Азийг холбосон бүс нутгийн хамтын ажиллагааны хамгийн амжилттай санаачлагуудын нэг юм. So CAREC was set up with the objective of Үүнд 11 гишүүн улсаас гадна 10 гаруй хөгжлийн түнш байгууллага багтдаг. as well as boosting trade and general regional integration. Over the last 20 CAREC анх тухайн бүс нутгах тээвэр, дэд бүтцийн холболтыг сайжруулах, худалдаа болон бүс нутгийн интеграцийг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан. in the region, covering priority needs, including transport infrastructure. Сүүлийн 25 жилийн хугацаанд бүс нутагт 57 тэрбум $, хөрөнгө оруулалт босгож, тээврийн дэд бүтэц, хилийн хяналтын байгууламж болон бусад олон чухал салбарыг санхүүжүүлжээ. The work has not just been on investments in infrastructure, but a lot of technical assistance in building capacity of the officials. Түүнчлэн бидний ажил зөвхөн дэд бүтцийн хөрөнгө оруулалтаар хязгаарлагддаггүй. While physical infrastructure is easy to build, you can build the border control, then you can equip Давхар төрийн албан агчдын чадхыг бэхжүүлэх зэрэг чиглэлд техникийн тусалцаа үзүүлж байна. the trade and so on. And there are some of those challenges are what we need Бид to дэд work on. бүтцийг барьж байгуулахад амархан л да. Хилийн хяналтын зэгүүд барьж, шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг хангаж болгоч, худалдааг хэрхэн хөнгөвчлөгтэй холбоотой бэрхшээлүүд хэвээр үлдэнэ. The largest amount of investment Эдгээр сорилтын зарим нь бидний цаашд анхаарах шаардлагатай асуудлууд юм. on the traditional infrastructure. Өмнө нь хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг дэд бүтэц эзэлдэг байсан. Making the Харин ирээдүйд цар хүрээгээ хэлэх хэрэгтэй гэж бодож байна. competitiveness, Манай гишүүн орнууд эдийн засгаа эрсдэлд илүү төсвөртэй болохыг зорж, өрсөлдөх чадвар, аюулгүй байдал болон худалдааг нэмэгдүүлэхэд анхаарч эхэлсэн. and Тиймээс эдгээр нь бидний цааш төвлөрөх гол зорилтууд юм. as we see going forward. Өнгөрсөн 7 хоногийн уулзалтаас ямар үр дүн хүлээсэн бэ? Энэ нь эх 9-р сард болох арга хэмжээнд хэрхэн нөлөөлөх вэ? So this week, what we had was the senior officials meeting. So each of the 11 member countries has a Өнгөрсөн 7 хоногт манай хөтөлбөрийн удирдах албан тушаалтнуудын уулзалт болсон. number of ministries and departments would be involved, Гишүүн 11 улс тус бүрд үндэсний зохицуулагчид бий. so on. But when you are looking at, when you are discussing, Улс орон бүрийн олон яам агентлагууд оролцдог. you can actually talk to the other ministries. Жишээлбэл тээврийн асуудалд гайлан байгууллага оролцох хэрэгтэй. That's the national focal point. So yesterday and today we had this. Тиймээс бусад яамтай шууд холбогдож, хилцүүлэлт оролцуулах тодорхой нэг зохицуулагч шиг болдог. The progress that had been made since the last year's ministerial conference. We were given Тэр нь удирдах албан тушаалтан буюу үндэсний зохицуулагч юм. that. It also looked at some of the proposals that are, Тэгэхээр өнгөрсөн бүрөө баасан гарагуудад удирдах албан тушаалтнуудын уулзалтыг хийлээ. Эхний ээлжид өнгөрсөн оны сайд нарын баг хурлаас хойш гарсан ахиц дэвшлиг хэлэлцсэн. is a new area. Оногцсон даалгаврыг хэрхэн хэрэгжүүлж байгааг дүнсэн гэхүү дээ. In addition, while we worked on the trade, Түүнчлэн цаашид төвшүүлж буй зарим санал боломж чиглэлүүдийг авч үзлээ. connecting the countries, Жишээлбэл эрчим хүчний хамтын ажиллагаа нь бидний өргөжүүлэхийг хүсэж буй шин чиглэл юм. including how you harmonize the customs. Үүнээс гадна худалдааны дэд бүтэц, хилийн хяналтын байгууламж, улс орнуудыг холбосон зам барихад анхаарч ирсэн ч худалдааг хөнгөвчлөх явдал өөрөө гол чиглэл хэвээр байна. Risks, Үүнд хил намсан гайлын шаргалтыг хэрхэн уялдуулах зэрэг асуудлууд багтах юм. increasing Мөн уур амьсгал, байгалийн амьсгалтай холбоотойгоор эрсдэл нэмэгдэж байгаа салбарууд улам олширч байна. like some Түүнчлэн мэдээж эдийн засгийн шокод төсвөртэй байдал чухал. ongoing global uncertainties has, the prices have been going up. But Тухайлбал зарим бүс нутагт дэлхийд даярах тодорхойгүй нөхцөл байдлын улмаас эрчим хүчний үн өсөх зэрэг асуудал үүсэж байна. were discussed. And Энэ мэд хэд хэдэн салбарын асуудлыг хэлэлцсэн. proposal that Бид сайд нарын хуралд өөрсдийн саналыг өргөн барина. conference. Юуг нийт тэргүнд чухалчлахаа дотроо хэлэлцсэн л дээ. Ideas and priorities that were discussed. Харин энэ санаануудаа тодорхой хугацаанд бодит ажил хэрэг болгоход сайд нарын хурал дэмжлэг болно. Ideas into concrete time-bound actions that be tasked with.
Reflecting on further, I think because it's about cooperation. Нөгөөтэйгүр энэ бол хамтын ажиллагаа учраас Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн гишүүн орнууд нэгдмэл санаатай байгаад би ихэд баярлсан. Align the thinking of Бүгдээрээ бүс нутгийн хамтын ажиллагаа нэмэгдүүлэхийн ач холбогдлыг ойлгож байгаа. they all look at it and importance of increasing regional cooperation, and they see opportunity. Мөн бүс нутаг дахь боломжууд төдийгүй тулгамдж буй нийтлэг сорилт бэрхшээлүүдийг олж харж байна. Төрүүн дурдсанчлан Монгол улс энэ онд КАРК хөтөлбөрийг даргалж байгаа. Ингэснээр ямар үүрэг хариуцлага хүлээхийг бидэнд тайлбарлахгүй юу? I must add that this is the third time actually. Юуны өмнө Монгол улс КАРК хөтөлбөрийг 3 дахь удаага даргалж байгааг онцлох ёстой. And then 2015 and 2009, 2015 он, одоо 2026-нд даргалах юм. Mongolia not being very new to the role has been Монгол улсын хувьд энэ үүрэг хариуцлага шинэ зүйл биш. or the chair. Бас өнөө хүртэл маш идэвхтэй манлайлагч байсаар ирсэн. It has followed up proactively on ongoing initiatives and ongoing programs. Монгол улс хэрэгжиж буй санаачлага төсөл хөтөлбөрүүдийг идэвхтэй үргэлжлүүлээд зогсохгүй. КАРК болон сайдрын хурлаар хэлэлцэж, мөрийн хөтөлбөрт тусгаж болох хэд хэдэн шинэ санаачлага дэвшүүлсэн. By CARC, could be considered by the Жишээ болгож эхлээд аялал жуулчлалыг дурдмаар байна. being adopted as Монгол улс КАРК-ийн гишүүн орнуудын хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх, ялангуяа дийлэнх гишүүн оронд нийтлэг байгаа нүүдлийн соёлыг сурталчлан таниулах санаачлага дэвшүүлсэн. Mongolia has proposed to promote Хоёрдугаарт худалдаа хөрөнгө оруулалтын үйл явцыг хөнгөвчлөхөд тусгайлан чиглэсэн санаачлагыг дурдмаар байна. on promoting the nomadic culture. Гурав дахь гол санаачилга нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих тухай. Second one is Энэ бол нэлээд чухал, харьцангуй шин чиглэл юм. investment facilitation. The particular focus Учир нь санхүүжилтийн эрэлт хэрэгцээ маш их байна. key initiative Санхүүгийн уламжлалт их усрүүдээс бид тодорхой хэмжээний хөрөнгийг л татан төвлөрүүлэх боломжтой байна. new area. Харин хувийн хөвшил, зах зээлийн оролцоог нэмэгдүүлснээр бид энэхүү санхүүжилтийн эрэлт хэрэгцээг хангана гэж найдаж байна. Mobilize so much money from the existing traditional sources. Өөр нэг санаачлага нь автомашины даатгалтай холбоотой байсан. We hope to bridge that gap. And in addition, Энэ нь зөвхөн КАРК-ийн гишүүн орнуудаар хязгаарлагдахгүй. call is about insurance. Аз номхон талайн бүс нутгийг бүхэлд нь хамрах боломжтой санаачлага юм. CARC, but spills over to Тэгэхээр Монгол улсын дэвшүүлсэн шинэ санал санаачлагууд гэвэл эдгээрийг дурдж болно. These are some of the new initiatives that Mongolia has proposed, and they do Эдгээр санаачилга нь сайд нарын хурлын үеэр ихээхэн сонирхол татаж, өргөн хүрээнд хэлэлцэгдсэн байгаа.